Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүд жилийн туршид уггүй ажиллаж олон зуун мэдээ сурвалжлага өгүүлэл бэлтгэсэн бөгөөд өөрсдийн хийсэн бүтээлээс хамгийн шилдгээр тодрох тэрхүү агшин сэтгэл догдлон хүлээж сууна. Ус клубын 50 гаруй сэтгүүлчид цугларн шинэлэг үйл явдлыг эрэлхийлж, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар уулзалт хэрэлцүүлэг, сургалт зохион байгуулж, холбогдох хүмүүсийг хамруулах замаар мэдээллийг сайжруулан, олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд томоохон алхам хийж байна. Тус клубын гишүүд болох мөнх чимэг ган зөрөг нарын өнгөрөгч жилд хийсэн эдийн засгийн талаарх мэдээ сурвалжлага нь тэдний хувьд анхных байсан ч чанар үр өгөөжийн хувьд шинэлэг байж чадсан юм. Мөнх чимэг нь нэр хүндтэй өдөр тутмын нэгэн сонины газарт ажиллаж байсан бөгөөд одоогоор эдийн засаг, банк, санхүү, мөнгөний бодлого, олон улсын хөрөнгө оруулалт гэх мэт асуудлыг хөндсөн Монгол улсын анхны веб сэтгүүлийг англи-монгол хэлээр гаргахад голлох үүрэгтэй ажиллаж байна. Мөн тус клубын гишүүн ган зөргийн хувьд телевизээр сурвалжлага хөтөлбөр бэлтгэн явуулдаг байна. Тэрээр Монгол улсын хөрөнгийн бирж, уул уурхайн салбар гэх мэт эдийн засгийн салбарыг тойрсон ярвигтай асуудлуудын талаар 7 хоног тутмын телевизийн хөтөлбөрийг бэлтгэн явуулдаг. Энэ өдөр мөнх чимэг ган зөрөг нар өөрсдийн бэлтгэсэн бүтээлүүдээрээ шагнал гардан авч байна. Тэдний бүтээлүүд улс орон хурдцтай хөгжиж буй энэ үед тулгарч буй асуудлуудаар олон нийтэд мэдээллийг илүү тодорхой, ойлгомжтой хүргэж буй нь онцлогтой. Эдийн засгийн сэтгүүлчдийг хөгжүүлэхэд бас тусалж байгаа энэ клубын үйл ажиллагаанд бас их баяртай байна. Талархаж байна. Цаашид би эдийн засгийн сэтгүүлчдийн клубын бас үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод бас өөрийгөө хөгжүүлж явна гэж бодож байгаа. Цаашид бол манай эдийн засгийн салбар ч хөгжиж байгаа болохоор эдийн засгийн сэтгүүлчдийн хувьд бас нэлээд боломж байгаа. Зөвхөн залуу сэтгүүлчид төдийгүй энэ чиглэлээр ажилладаг хэн бүхний ур чадвар, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд тус клуб маш их хувь нэмэр оруулсан хэмээн Цэпилма сэтгүүлч онцоллоо. Би уг нь одоо сэтгүүлч мэргэжлийн эзэмшээд 16 жил болж байгаа. Гэхдээ энэ хугацаанд би яг эдийн засгийн чиглэлээр бол мэргэжиж ажиллаж байсангүй. Тэгэхээр энэ клуб надад эдийн засгийн чиглэлээр эдийн засгийг яаж хүмүүст энгийнээр ойлгох вэ гэдэг чиглэлээр маш их одоо мэдлэг өгсөн. Эдийн засгийн сэтгүүлчийн клубын гишүүд олон нийтийн боловсролыг дээшлүүлэх хариуцлагатай ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ.